Намсрын банзрагчийн зохиол 40-од оны Жавар 24-р хэсэг 1944 он Хорвоо техник донцлогсон их дайны сүр дууляныг зарлалсаар Хуанлихаан ихний хуудсыг сөхөхдөө Зөвлөлтийн Баатар улаан армийн ялалтыг дуурсган зарлав. Өвлийн элч муутай цонхгор цагаан наран богд уулын зүүн суугаар дөнгөж бултаан гэрийн тоононд тусах үеэс дугуй хар радио хоржигнон шуугиж байснаа. Радио сонсогч эрхэм нөхөд та бүхэнд удаарных гавшгаашуудын баярын өдрийг тохиолдуулан баяр хүргэе. Өнөөдрийн үнэн санд Зөвлөлт холбоот улсын бүх зэргийн ерөнхий жанжин Сталинаас Украинийн 1-р фронтын командлагч армийн генерал Батунин явуулсан тушаалыг нийтэлсэн байна гэж олон удаа сонсож танил болсон цээл дуутай бүсгүй тодгон ярихад хандад орж хоёр орноос овролдон босч ханд радиогоо байдгаар нь чангалав. Нэвтрүүлэгч эмэгтэй дуу дахин хадаж Украинийн 1-р фронтын цэрэг Житомирийн зүгт давшаад 6 хоног ширүүн байлдаан хийж 12 дугаар сарын 29-ний орой Германы хориглолтыг сэтлээд тэр сэтэлснээ урт тийш нь 300 км хүртэл өргөсгөн тэлж урагшаа 30-аас 100 км ахив гэж энэ тушаалд дурдаад Германы хориглолтыг сэтэлсэн Украинийн 1-р фронтын эрэлхэг Баатар цэрэгтэй эх орны нийслэл Москва хотноо 12 дугаар сарын 30-ны өдрийн 22 цагт 224 их буугаар 20 удаа буудаж ёслон Дайчин Баатар цэргийнхэн алдрыг даян дэлхийд дуурсгах тухай дурдсан байна. Энэ тушаалд Коростен, Казатын зэрэг олон хот 1000 гаруй суурин газрыг дайснаас чөлөөлж танкын дивиз 8, явган дивиз 14-ийг устгасан тухай өгүүлсэн байна гэд чимээгүй болов. Цааш нь юу ярих бол гэж чагнасан боловч фронтын тухай сонин мэдээ нэвтрүүлсэнгүй. Уянгаж сайхан хөгжим хангинан цуурайлж цээлхэн хоолойтой нэгэн ир үйл нөөж цахилгаан бадарсан тал үер бууж сүрийг үзүүлсэн газар хизэнээс алдартай дархан хэлийн овоо хинч халдашгүй Монголын нутаг. Энэ бол миний эх орон эзэн бидний алтан үлгийн нутаг гэж сэтгэл хөдлөн сайхан дууллаа. Өнөөдөр удаарных гавшгаашуудын баярын өдөр бүх нийтээр амарч байгаа тул хандад орж хоёр нар гартал тавтаа унтаж байсан ажээ. Тэдэн тээнхүү тухтай унтаж амрах зав чөлөө тумбаг амралтын өдрөө ихэвчлэн ажилдаг байсан юм. Сэтгэлийг нь догдлуулсан баярт мэдээ сонссон учраас тэр хоёр дахин унтъя гэж бодсонгүй хувцлаж ханд зуухны өмнө сууж гал үсгэв. Зөвлөлтийн улаан армийн ялалтыг алдаршуулсан их буугаар нэрхийн буудах ёслолын буудлагын сүрт дун хандын чихэнд нижгнэн сонсогдох шиг болно. Зөвлөлтийн Баатар армийн ялалтыг ерөн 1943 оны 8 дугаар сарын 5-нд анх удаа Ориол, Белград хотыг чөлөөлсөн зэрэгтэй баяр хүргэн 124 их буугаар 12 удаа буудаж ясалсан билээ. Түүнээс хойш томхон хотыг чөлөөлж дайсны бүлэглэлийг бод зогсон авраг ялалт бүхнийг тэмдэглэсэн ёслолын буудлагыг хийж Москвагийн тэнгэрт төмөн өнгийн гэрэл цацран хүн ардыг ялалтанд улам зоригжуулан байгааг кино зургаас олон удаа харсаар байгаа юм. Заахо энэ дайнч шутрах тийшээ хандах нь. Манай Зөвлөлтийн Баатар улаан цэрэг муусан Германыг элтсээр одоо их нутгаа бүрэн чөлөөлөх нь байна. Энэ жил лав дайн дуусна бизээ гэж дорж гараа гал дээх зураа багтан ярив. Ханд тоогоо тавьж цай үгээд харин тийм ээ. Гэхдээ Герман хүчээ шавхаж дуустал үзэлсэн гэж шийтсэн шиг байна. Хааштай дийлэхгүйгээ мэдээд эртхэн шиг гар өргөн бууж игвэл аль талдаа олон хүний амьд сүйдэхгүй шүү дээ гэв. Фашист гэдэг чинь хүн биш, зэрлэг аратан болохоор хүний амьд сүйдхийг юм чинээнд бодохгүй. Ярингуй тийм. Гитлерийн зандалчид өөрийнхөө нутаг бас эзлэгдсэн зарим улсад дайнд олзлогдсон болон хүчээр тууж аваатсан 1000 түмэн хүнийг бөөнөр нь хорих газар байгуулж тэнд хоригдсон хүмүүсийг хүний яснаас гадуур харгислан зовоож 100-100-аар нь асар том зууханд хийж шатаадаг. Хоолунд идэж уулгүй хэд хоног амьд байхыг нь үзэх гэж хар ус жамсуулгүй өлсөж алдаг. Янз бүрийн туршлага хийж хөнөөх зэрэг буцар булаа юм үлдэж байгаа тухай сонин сэтгүүлд зөндөө бичсэн байна. Хайд Оросын ард түмэн мөнчих зовж байна да. Дайны хам хүндэг нуруунд дээрэн үүрсэн. Гэсэн ч асар их тэсвэртэй агуу Баатар ард түмэн юм та. Тэр хоёр ийм ярилцах зуур гэрэн сайхан дулаацаж цайнч боллоо. Дорж сайгаан уучхад хэдий амралтын өдөрч гисэн базараа нэг орё гээд төдхөн явжээ.
Ханд өнөөдөр их баяртай сайхан байлаа. Өнгөрсөн шөнө залуучуудын соёлын ордонд болсон сүлд модны наадам хэмээх сонин сайхан наадамд үйлдвэрийн залуучуудын хамт өргөдөн очсондоо нэн их баярлсан ажээ. Нийслэлийн үйлдвэр албан газруудаас ажиллаараа шалгарсан тэргүүний олон залуучууд тэнд цугларч, элдв янзын амтны баг нүүрэндээ аваглаад хөгжмийн аяар салхи татуулан эргэлдэн бүжих нь их сонин. Цэмний үйлдвэрээс Ханд, Норжмо, Мягмар гурав нийслэлийн залуучуудын багт наадам сүлд модны баярт өргөдөн ирснээ цөм баяртай байсан ч танихгүй олон хүнээс бишүүрсхийн нэг болонд сууж багт наадам харж байв. Нүүрэндээ үнэг туулаан баг өмссөн хоёр залуу ирээд Ханд, Норжмо хоёрыг бүжигтүрлээ. Норжмоч яах вэ? Эзэний нэртэй сайн бүжигчин тул инээд алдан босож, харин Ханд баахан ичингүрч байжээ. Ханд бүжиг төдий сайн мэдэхгүй. Дээр үед Норжмо нь 2-3 бүжиг заасан боловч сүүлийн хэдэн жил бүжгийн хичээлд очиж бүжиглэх нь байтугай. Бүжиг гэж юу байдгийг бараг мартах төгчээ. Би бүжиг мэдэхгүй шүү дээ гэж Ханд аяархан хэлбэл бүжигт өрсөн залуу юмч хэлсэнгүй бэлхүүсээр нь тэврэн тун эвлэгхэн бүжиглэж гарчээ. Ханд тэр хүний хөл дээр гიშгчихгүй юмсан гэж хэрдээ хичээ. Залууч түүнийг дуртай тийшээгээ эргүүлэн бүжиглэнэ. Ханд хэд дахин эргэсний дараа овоо уужирч бие барихаа болов. Танхимд өрн нэжигнэж байсан хөгжим зогсоход бүжиглэж байсан хүмүүс тал тийшээ яаран явцгаа. Өнөө хоёр залуу Ханд, Норжмо хоёрыг анх сууж байсан газар нь хүргэж өглөө. Норжмо хөлсөө сэвснэ. Бүжиглэхээ бараг мартах төгсөн байна шүү. Саяын залуу хичнээн сайхан бүжиглэнэ гэж шивгэнэв. Хоёр залуу тэднээс холдсонгүй эргэлдэж байснаа ойртон ирээд арай өндөвтөрн хэдүүлээ ийшээ хоолны газар орж юм уу гэж урлаа. Ханд танихгүй залуустай ойртохосоо дургуутсан янзтай толгоос ихсрэх гэтэл Норжмо үг дуугүй босохоор яаж чадсангүй дагалдав. Ханд ин явхдаа Мягмарын гараас татан босгожээ. Мягмар ичиж улаасаар тэдний хойноос дагалдлаа. Хоолны газар ороод хоёр залуу нүүрнийхээ багийг авцгаав. Их л дэгжин сайхан хувцалсан ганган цагаан харцуулажээ. Тэр хоёр Мягмарыг гайхан харав. Манай үйлдвэрийн тэргүүний ажилчин Мягмар гэдэг юм. Бид гур үйлдвэрээс шалгарч энэ наадамд ирсэн юм гэж Норжмо танилцуулав. Та нар үйлдвэрийн залуучууд аль үйлдвэр вэ гэж намхан залуу нь асуулаа. Цэмний үйлдвэрийг гэж Норжмо хариулав. Өнөө хоёр залуу ихэд гайхсан бололтой хөлөөс толгой хүртэл хоромхон зур ачхад Хандын дургу хөрч яасан их сонжооч нөхөд вэ гэж бодоод харц буруулав. Та хоёрыг үйлдвэрийн ажилчин гэж огт сансангүй, их сургуулийн оюутан юм уу, үгүй бол төв театрын жүжигчд байхаа л гэж бодлоо гэж өндөвтөр залуу өгүүлэхэд Норжмо гайхан харснаа. Яагаад тэгж боддог хэрэг вэ гэвэл намхан залуу нэмсэглэн үйлдвэрийн ажилчид гэдэг чинь бүдүүн байдрын биетэй, эв хавгүй, муухар зантай, бүжигч мэдэхгүй, тоос ис болсон хүмүүс байдаг. Та хоёр шиг нарийнхан гойлог нуруутай, цэвэр цэмтгэр хөөрхөн хүүхнүүдийг үйлдвэрийн ажилчин гэхэд итгэхгүй байна гэв. Норжмо ийм сонсоод сайхан халагнуудаараа тас шилбүрдэн "Үгүй ер, та чинь хаанаас заларч ирсэн дэгжин ирвэхэ вэ?" гэвэл хоёр залуу тас хөхөрч "Ирвэхэ гинэ? Харин та хоёр өнгийн цэцэг дамжин нэстэг ганган ирвэхэ шиг бүсгүүчүүл юм" гэцгээ. Хандын дургу хөрч "Яавь, итэртэй юуг нь ярьдгийг" гэд Норжмогийн гараас татв. Өндөр залуу лангуун дээгүр гараа сунган "Ой хөдөлдөгч гоо, нэг шил шампан дарс" гэж хашгирав. Норжмо тэгжин хоёр залууг үгээр мохой гэж хэлэн захнаж байсан боловч Хандад хөдлөгдөн тэр хоёроос холдохдоо "Шөнийн ирвэхээ дэнгийн галд хуйхлагддаг шиг шилтгүй залуус минь шампан дарсандаа живчгэвдэ" гэхэд хорон өгтэй хонгором нь хаашаа морилох нь шинэ жилийн баяр тэмдэглэж шампан дарс оргилуулъя гэж намхан нь өрөв. Ажилчин хүн шампан оргилуулдаггүй, ажил хөдөлмөр оргилуулдаг юм. Та нарын гутал хувцсыг бит хийдэг. Ширэм гартаа бүдүүн хатуу ажилчин хөөхнүүд та хоёрт зохихгүй шүү дээ гэд Норжмо Хандыг суугдан аваад хоолны газрын нөгөө болон руу явлаа. Мягмар тэр хоёрыг гүйцэн ирэхэд Норжмо жигсэн нүдээр ганган харцуулыг ширмэн харснаа. "Энэ хоёрчтэй ажил төрөлжгүй хоолны газар хэсэж явдаг таахаа залуучууд биз. Яагаад эднийг албан журмын хөдөлмөртөө ачлаагүй юм бол? Үйлдвэртээ аваачаад нурууг нь хугартал ноос өөрүүлж, гарыг нь цэврүүттэл арьс илдүүлэх юмсан" гэлээ.
Гурвуулаа тэр шампан дарс авч шинэ жилийн тэмдэглэх үү гэж Мягмар асуулаа. Тэгээл дээ гэж ханд урайлгахан хэлв. Мягмар хоёр бүсгүйг нэг ширээн цуулгаад юм худалдаж байгаа ламгуу руу явлаа. Норжмоо өнөөх дэгжин залуусыг үе үе харж тэдний харвал тас ширвэн. Ханд түүний хажуунаас нь аяархан нодорч хотын савсаг харцуулыг битгий хараад байл та. Айгүй бол биднийг санаархаж байна гэж бодно химээвэл Норжмоо инээд алдан. Зурмал зураг шиг ийм амьгүй юмнуудыг хурцөөр залхааж байх юмсан гихээс хэл загтнаад байна гэв. Мягмар цагаан толгойтой шампан дарс 3 алим авчирв. Норжмоо архийг харснаа наадах чинь их дуугарч бууддгийм билээ гэж хэлж гүйцээгүй байхад Мягмар архины бөглөөг султгаж мулталахад пэсхийсэн чимээ гарч Норжмоо уул галдан болсон харайхад өнөө хоёр залуу дооглон инээлдэв. Мягмар шилний амаар ориглон гарч байгаа дарсаа 3 шилэн аяганд хуваач хийлээ. Шинэ жилийн баярт зориулан зөвлөлтөөс хэдэн шил шампан дарс алим авчирсан бөгөөд хүмүүс тэрхүү сонин ховор архийг ихэд сонирхон авч энд тэндгүй бөглөөг нь буудуулан инээж шууган болно. Мягмар тэр хоёрт архиа өгч өөрөө нэг шилэн аягтааг авч за гарч байгаа он бид гуравт аз жаргал авчрах болтугай гэвэл зөвхөн бид гуравт ч биш дэлхийд дахнаараа инх хамглан болж хөвчин дэлхийн хүн ард жарган цэнгэх болтугай гэж Норжмоо түүний үгийг дэмжиж шилэн аягтай архиа тэр хоёртой харшуулан тулгав. Тэд эсгэлэн амттай дарсаа шимэн ууж байтал түрүүчийн хоёр залуу архиа барьсаар хурчирлээ. Өндөр нь шилтэй архинасаа Норжмоогийн аяг руу хийх гэж тонгоолгоход Норжмоо аягаа зайлуулан доогтой харснаа та өөрөө хөртчих. Биднийх бол үйлдвэрийн муусан ажилчдын хөчгөлсөн асгаруулан байж хийж бүтээсэн хөдөлмөрийн үн хэдэн мөнгөөр худалдаж авсан зүйл юм гэв. Өндөр залуу марсан инээж биднийг ч гэсэн бас ажил хөдөлмөрийн хүчээр олсон мөнгөөр авсан юм. Үдсгэлэнд бүсгүй минь сайхан танилцсных бидний дарснаас амсал та гэхэд Норжмоо өөрийнхөө аягтай архиа балгаснаа та бидний ажлын хүч хөлс их өөр бололтой. Тэгэхээр таны сархад ажилчин хүний ходоодон зохихгүй бизээ гэв. Өндөр залуу хорон үхтэй хөөрхөн хүүхэн чадагдсан та ичид зовсон боловч түүнийгээ мэддэхгүй хичээн. Яасан ёсорхоо хүн бэ? Залуу хүнд ийм зан хэрэггүй гэвэл Норжмоо инээд алдан. Бид яс мэддэггүй бүдүүн бараг ажилчид. Та бидний замч нийлэхгүй, зан араншин ч таарахгүй. Ажилчин гэж ямар янзын хүмүүс байдгийг гадралсан биз гэж найдаж байна. Манай энэ үед та хоёр шиг гойганган хувцсны гол болсон сэхүүн зантай тодорхой ажилгүй шалдан банд нарт шурган орох байр тийм ч амархан олдохгүй бизээ гэд ханд Мягмар хоёрыг нүдэрээ ирэмхэд тэр хоёр дарсаа уучгаад ширээнээ араас бослоо. Норжмоо эргэн харснаа эвгүй бүдүүлэг өгөх хэлсэн гэж битгий гомдоорой. Үүнээс илүү яаж танилцах вэ гэд хоолны газраас гарахад ганган залуус хэлэх үг олдсонгүй бололтой тэндээ үлдэв. Тэр гурвыг их танхимд орж ирэхэд багт наадам үргэлжилж байлаа. Багт наадмын дараа залуучуудын хөгжөөнд наадам тоглоом, шин сонин кино гарах тул түүнийг үзэхэр тэр гурав тухлан суулаа. Ханд өнгөрсөн шөнийн залуучуудын багт наадмын тухай нэхэн санаж хөгийн хоёр залууг Норжмоо хорон үгээр хэрхэн майдсныг бодож инээд нь хүрв. Ханд орой улсын төв театрт болох удаарных гавшгаашуудын хуралд очих тул эртхэн шиг үстүсээ янзлая гэж бодоод орон гэрээ яаран байж цэвэрлэв. Театрын их танхимд хурсан олны хараа анхаарал хурлын тэргүүлэгчдийн зүг ханджээ. Цангинсан дуутай идэрхэнээр тод сайхан хоолоогоор илтгэж байна. Улсын шалгарсан баатар маршал Човлсонгийн нэрмжит аж үйлдвэрийн комбинат нь улсын батлан хамгаалах ба улаан айрамд туслах хэрэгт зориулан үйлдэлхүүнийг хийх талаар нам засгаас өгсөн чухал даалгаврыг амжилттай биелүүлсэн төдийгүй өнгөрсөн 43 оны төлөвлөгөөг 101.8%-аар биелүүлж, Хувьсгалт уралдаанд 2 дугаар байранд шалгарч, үйлдвэрийн эвлэлийн төв зөвлөл Улаанбаатар хотын намын хорооны уралдаанд шилжин явах улаан тугаар шагнагдсан болохыг мэдэгдэе гэж илтгэгч хэлэхэд уралдагсад нийгэмтэл алгадачлаа. Одоо уралдааны улаан тугийг комбинатын ажилчдын төлөөлөгчдөд шилжүүлнэ гэж илтгэгч хэлээд тайсны баруун тал руу харвал тэндээс 4 хүн гарч ирлээ. Ханд
Уралдааны туг авахар очиж байгаа хүмүүсийг хараад зүрх нь хүчтэй зохилон суудлаасаа өндөлсөн харав. Хамгийн түрүүнд нь комбинатын дарга түүний араас зүс үтсэн 2 хүн. Сүүлд нь мягмар явж байжээ. Хүмүүс алгаа тасралтгүй ташиж хөгжим сүртэй нэжигнэ. Хурлын тэргүүлэгчид төлөөлөгчдөд галуулаан туг шилжүүлв. Дараа нь бусад үйлдвэр албан газруудад уралдааны туг үнэмлэх гардуулж бүгд найрамдах Монгол ард улсын удаарнах гэсэн хүндэт тэмдгээр 117 хүнийг шагнасан тухай сонсгож газрын олон сайшуулын нэрийг дуудлаа. Манай мягмар удаарнах боллоо шүү дээ гэж хандын хажууд сууж байгаа насан багш нь сэтгэл хөдлөн шивгэнэв. Ханд баярлаж хөөрсөндөө болоод түүний нэрийг дутуу агас сонссон тул эргэлзэж байсан юм. Багшигаа ингэж хэлэхээр тонц сайхан санагдаж мягмарыг хаан сууж байна гэж ийш тийш харлаа. Удаарнах цолоор шагнагдсан хүмүүс хурлын тэргүүлэгчид рүү хэд хэдээрэн цовно. Мягмар жухам хэдий тийш явж удаарнахын тэмдэгэ авсныг ханд олон хүн дундаас ялгаж чадсангүй. Хүмүүсийг шагнаж гүйцээд хурал тарлаа. Ханд мягмарыг олж уулзах санаатай олон хүний дундуур явж байтал мягмар ичиж улаасаар хөрчирлээ. Ханд түүний гарыг чангатхан улсын удаарнах болсонд их баярлалаа. Чамда чин сэтгэлийн баяр хүргэе гэвэл мягмар баярлаж хөөрсөндөө болоод ганц ч үг хэлж чадсангүй. Сайхан хар нүдэд өрн инээмсэглэл тодруулан дунд цагаан шүтээ ярилцуулан инээ. Тэр 2 хүмүүсийн сүүл хэрт театраас гарвал бүр шөнө болжээ. Хүмүүс хэд хэдээрээ тал тийшээ яриа хөөрөн болон явцгаана. Мягмар урдын зангаараа хандаас алхмын зайтай явлаа. Тэр 2-ын харьцаа яг л хуучин янзаар ажээ. Мягмар хайртай гэдгээ нэгэнт мэдэгдснээс хойш тэр тухай дахин давтан ярьсангүй. Ханд түүний хайрыг няцаасангүй сэтгэлтэй гэдгээ хэлсэн учраас мягмар өөрийгөө энэ хорвоод хамгийн аз жаргалтай хүн гэж бодоод туйлын баяртай явах болжээ. Мягмар сайхан бүсгүйд шунан дурлаж хайр сэтгэлтэйгээ мэдэлцснээс хойш нүдэнд нь өөрч шингэсэн битүүхэн нууц бодол гуниглан арилж инээмсэглэл баярын оч гялцах болсныг тэр болгон хүн анзаарч мэдээгүй байж болно. Бас нөхдийн нэрлсэн битүү занан задарч үеийн нөхөдтэйгөө наадаж наргин дуушуу болж явдгийг нөхд нь аяндаа мэдээд гайхаж байлаа. Гэвч энэ нь хандад дурлаад ийм өөр болсон гэдгийг хамт ажиллагсад нь бараг мэдээгүй юм. Тэр 2-ыг хайр сэтгэлтэй болжээ гэдгийг цэхээс нь ердөө 3 хүн мэднэ. Хамгийн түрүүн ажигч насан багш нь гадарлаад сэтгэл машид завнан тэр тухай хамтдаа зүрхлэн ярьж чадалгүй хальширч байлаа. Харин норжмоо доог тохуу хийхэн болж хандыг ятгаж сургасан ч үгүй, зэмлэж аашилсан ч үгүй өөрөө мэдгэсэн янзтай дууг өхөн байв. Гэхдээ мягмарыг дими юмд санаархаж нөхөртэй хүүхэнд дурлсан гэж өрөвдөнө. Ханд анхны хайраасаа няцаж мягмарын аяыг яасан ч дахгүй гэж боддог учраас томоотой хархууг өрөвдөн төлөөнөөс нь сэтгэл зовних болжээ. Өөр нэг мэдсэн хүн гэвэл мягмарын үерхдэг Бадарч юм. Бадарч энэ явдлыг 91 шалглал хиндэж байж болох зүйл гэж бодоод нөхөртэй хүүхэнд санаархаж байж хар хүнд нь толгоогоо хаг зохиолвдаа гэж даапаалах боловч мягмарыгаа хантын хар хүний хажуугаар орж 1-2 удаач гисэн сэтгэл булаам сайхан бүсгүйд халдан ойртож чадвал азна гэж бодно. Бусад нөхд нь бол ханд мягмар 2-ыг жирийн үерхдэг ойр гэртээ болоод хамт явдаг гэж бодно. Гаднаас нь харахад үнэхээр тийм ажээ. Мягмар ажил дээрээ бол хандад бараг ойртохгүй холхон байдгийг. Завсрал гарч үл ойртно. Шинэ жилийн нэгний шөнийн жавар айхавтар чанга байлаа. Нүүр ам чичгнүүлэн хайрч ар нуруунаас хүүтэргүүлнэ. Гудамж талбайд тогтсон цас мөс гөлийж тагтаршин хурдан явбал тэшиж мэднэ. Ханд харанхуй шин гөлөө мөсөн дээр халтрахаасаа болгоомжлон мягмарыг согдож аваад "Ингээд явъя л та. Таварцаглаад юм уу? Халтарч унчих гээд байна" гэвэл мягмар их л урайлахын түүнийг лавхан сугдаад алхав. Мягмар өнөөдөр шиг баярлаж байсан өдөр байхгүй санагдана. Улсын том хуралд сууж, уралдааны улаан туг хүлээн авч, удаарнахын хүнд тэмдгээр шагнуулж, хайрлан дуралдаг бүсгүйгээ өөрийн эхнэр мэт сугтчихад дөржсөн хотынхон гудамжаар явна гэж үнэндээ зүүдлээч үгүй байжээ. Хажуугаар өнгөрч байгаа энэ олон хүн намайг юу гэж бодох вэ гэхээс нүүр нь халуун өргөн жаврын элчийг нуглах мэт санагдана.
Манайхан хараасаа муу саксуу бадарч харвал юу гэх бол хорн хөдлөөд сүйд болно доо. Тэр чинь норжмоо хамт хоёрын аль альний хойноос гүйдэг. Хинэмч түүнийг тоож үздэггүй юм билээ. Тэгэхээр нь элдвэр муу хэлж явдаг юм. Намайг хүний ихнэр сугдчихад явж байтал хар хүн дайралтуул яа гэхээс айдас төрж ийш тийшээ харлаа. Харан хувьтар гудамжаар зөрөн явах олон хүн дотроос хэн хаана яваг мэдэх арга байсангүйд санаа намрав. Ханд минь миний өнөөдрийн баярлаж гэлаасныг мэдэх ганц хүн шүү дээ. Наад ч их л баярлаж яваатаа хөөрх юм. Би энэ хүнд яасан их хайртай юм. Хоног өнгөрөх тусам улам хайрлан янагших юм. Энэ явдал эцэстээ юу болдог бол? Үнийгээ би ижилтэн дассан ханиас нь хагцаана гэж бодоочгүй. Тийм нүгэл хийж болохгүй гэдгээ сайн мэдэж байлаач. Энэ хөнгөөр хорвоог барахын аргагүй санагдах юм. Нэгэнт амьдралыг нь өрн таран хийж, гэр бүлийг нь үймүүлэн сарнахгүй гэдгээ тангарагтал сахих юм бол хөгшин болтлоо. Энэ хүнийг сүүдэр мэт дахан гэр оронд нь хөргөж өгөхөөс цаашгүй явах нэ дээ. Өөрч яах вүлээ? Ингэж явах нь миний чаргал юм. Ядахта ганцхан удаа сайн үнсэх юмсан. Ямар сайхан байх бол миний ийм юм бодож явааг мэдвэл яа. Дургүйцээд намайг тас алгадах болов уу? Хэдүүнийг шүн намайг үнссэн шүү дээ. Миний сэтгэл өмөрөн догтолж хайр дурлалаасан болоод нулимс унахаар өрөвдсөн бизээ. Түүнээс биш. Надад хайрлан дурлсан сэтгэлээ барьж чадалгүй тэсвэр алдсан хэрэг яавч биш. Би энэ аривхан хүүхний хүндлэндээ дэлж хайрлан янаглаж явахдаа хүсэл сэтгэлээ захирч чадалгүй биет нь халтахгүй гэхээс л айх юм. Намайг тийм балмад зан гарахгүй гэдгийг сайн мэдэж байгаа учраас санаа намар явдаг үсэ. Мягмар ийм бодож явтал чи баярлаж байна уу гэж ханд асуулаа. Мягмар зог туснаа. Улстай хүчээ өгнө гэдэг сайхан юм аа. Амьдралдаа өнөөдөр шиг баярлаж үтсэнгүй. Намайг удаарнах болж олны хүндэтгэл хайрыг хүлээж байгаад чи баярлсан уу гэж сөргөн асуув. Ханд түнд эрхлэнгүй янзтай наалдан баярлалгүй яах вэ? Ганц би биш, манайхан бүгд баярлаж байгаа гэв. Манайхан гэдэг бол ажилчин олны өнөр өтгөн гэр бүл хамт олон билээ. Ажилчид юм бол манайхан, манай ээлж, манай цех, манай үйлдвэрхэн гэж ярьдаг юм. Нэгэн бодол зориг, хүсэл эрмэлзлэлтэй, нэгэн гэрийн ах トゥ мэт сайхан сэтгэлтэй хамт олныг улсын үйлдвэрийн амьдрал бий болгодог ажээ. Энэ нөхөрсөх хамтж олон маань үйлдвэрийн яндангийн дуугаар өглөө босож, ажилдаа нэгэн зэрэг ирж, ажлаас хамтдаа буу. Ажиллах, амрах бүхий л үйлээ гагцгүй яндангийн дуугаар хэмжиж сурсан бөгөөд яндангийн дуу бол ажилчин олонд цэргийн дарган командчиг товч тодорхой байдаг юм. Өтгөн цэргээ дуутай яндангийн дуу ажилчин олныг ажил хөдөлмөр сайн сайхан үйлс ирээдүй өөд урайлан дуудагч дайчин урай билээ. Энэ урай ялангуяа дайны энэ хүнд жилүүдэд бүрч сүртэй хөнгөнөн дуугарч хүн бүрийн хүч чадлыг нэгтгэн зангидсан юм. Нэгдүгээр сарын сүүлчээр хүйтний ирж эрс нэмэгдэж догшин жавар мөсөн шилбүрээрээ хайр найргүй ороолгож байлаа. Энэ хүйтэнд дунд голын мөс үүгээр түүгээр хагусарч ус ориглон гарч халиар гүйсэн учир уур манан савсаж хот ажилдрын комбинат хоёрын хооронд зурвас саарл манан уур байнга тогтож голын модон гүүр эрэг хөвөн сэвсгэр цан хүүрэгт баарцгалсан нь сонин харагдана. Ханд шөний ээлжинд өөр хүний оронд ажилласан боловч өглөө өөрийнхөө ээлжтэй цуг ажилд орсон учраас 5 цагт ажил тарахад хөлөө зөөх тэнхээгүй мэт санагдаж байлаа. Цехээс гарахад хүйтэн салхи нүүрөөд үлээж минерсэн толгой анилцсан нүд нь төтгөн сэргсэн учраас даагтахын аргагүй санагдаж байсан би энэ хөнгөрөх шиг болов. Ядахта өдөр хоол идэж амжаагүй болохоор хоосон ходоод нь хоржгнон хорсож байлаа. Ажилчны гуанз яасныг бөөмөд өнөөдөр онгойсонгүй. Зарим гуанз нь түлээгээр тасарсан гин. Зарим нь ариун цэвэр муу байсан гэж эмч агт тавьж хаалгасан гин гэж ярилцах боловч аль нь ч байлаа гэсэн
Ажилчин олон өлөн хоосон өдрийг барахулжээ. Энэ явдал бөөн яриа шуугаан болсныг ханд саналаа. Ганц хаалттайг мэдээд ажилчид бөөн шуугаан хэлцэн боллоо. "Нөхдөө явцгаая. Харгууралтай хоол өгчөд дийлэхгүй болсон бол бид нэр ажил хийлгэх гэж гордохын хэрэггүй" гэж бадарч шуугаан шагшаан болж байгаа олныг урайлан төрхрөв. "Нээрээ хэцүү байна шүү. Бидний зарим нь 2 ээлж дамжин ажиллаж байна. 10 хэдэн цаг хөл дээрээ зогсож ажиллаж байгаа хүмүүст аяг халуун цай амсуулж болдог байгаа та. Энэ дарга нар юугаа харж суудаг юм? Ядахта харгуурлан хоолоор нь таслахгүй байж болдгүй юм байх та. Бадарчи хэлснээр явцгаая. Хоол олж идэ" гэж хэд хэдэн хүн чанга хашгичин зарим нь өөдрөө алхав. Ажилчид яахан зүв бэ гэж бодол хийлэн байтал насан авгаа хурч ирээд "Хөөгтөөд минь ганц өдрийн өл даахгүй бохимдаад бие барьж идэх шивдэ. Та нар юм бол муу харгуурл гэх юм. Мууч гэсэн харгууралтай халуун хоолоор ажилчин бидний хангаад байгаа шүү дээ. Ганц өнөөдөртөө түлшээр суусан гин илүү цагаар ажиллаж муу хоол өглөө гэж гомдол мэдүүлж байхаар ганц метр цэмб илүү хийх юмсан гэж бодож байвал ааштай юу та. Ямар өлбөрч өгөх гэж байгаа биш" гэвэл "Та ч яхав төсвөртэй төвчээртэй мундаг хүн. Хал үзээгүй залуу бид үнэхээр тэнхээ тамиргүй болж ганц метр цэмб илүү нэх чадалгүй болоод байна шүү дээ" гэж бадарч гомдол мэдүүлв. Нас нь түүнийг муухай харснаа. "Чи ер нь дандаа хил ам таталж явдаг янзын хүүхэд байна шүү. Танаа аав ажилчны гуанзанд мах өгнө гэж хэдэн мянган төгрөгийг нь авчхаад турж өгсөн ч юм уу, хүн идэхийн аргагүй мах авчирч өгөөд бөөн хил ам боллоо гэж дуулцсан. Та нар л биднийг хоолоор тасалж байгаа юм" бадарч хэлэх үггүй болж олны хараар нууг төсхийн алга болжээ. Насан цэхийн ажилчдыг толгой дараалан харснаа. "Бэдэнд ганц өдрийн өл даахгүй гомдол мэдүүлж байгаа нь ичгүүртэй юм биш үү? Танд зөвлөлтийн ард түмэн хичнээн хүнд бэрхийг амсан бидний зол жаргалын төлөө энэрлгүй дайсантай тулалдаж байгааг санамаар юм. Мянга төмөрөө дайны талбарт амиа алдаж эх эцэг үр хүүхэд амраг сэтгэлтэн үрд хагцаж орон байраа шатаалгаж нэг өдөр бүхэл сар жилээр өлөн зэлмэн байгаа ч гэсэн зориг мохолгүй эрлэхэг баатарлаг үйлс бүтээж байгаа тухай сонин хэвлэлд зөндөө бичсэн байх юм. Бүр дайны эхээр Гастелло гэдэг баатар зоригт нисгэгч шатсан онгоцтойгоо дайсны галт тэрэгний цуваа мөргөж сөнөхтөө өөрийн амийг бодсон гэж юу. 18 настай Зоя Космодеменская гэдэг охин дайны ард талд нууцаар ажиллаж өдий төдий Германыг устган тэдний машин техник галт тэрэгний цувааг тэслэн дэлбэлж байгаад баригдсан ч гэсэн партизан нөхдийнхээ тухай ганц ч үг хэлэлгүй ам хохирохтой. Ард олон биднийг нэг өдөрч болов хоолоор таслахгүй юмсан гэсэн ариун бодол өвөрлөж байсан шүү дээ. Ноднингийн 2 сард Александр Матрасов гэдэг улаан цэрэг дайсны пулемотыг цээжээрээ таглан ангийнхаа давших замыг аюулгүй болгон нас барахта юу бодож байсан гэхэв. Эд чинь бүгд хүн ардын сайхан амьдралын төлөө бидний ам хохирох нь юу ч биш гэсэн хүнлэг сайхан бодолтой байсан юм. Тэгэхэд бид ганц өдөр хоол өгсөнгүй муу хар гурилаас өөр юм олдохгүй байна гэж гомдол гарган ажиллан орхий гэж бие биенээ урайлж байдаг нь харин гомдмоор юм биш үү гэж ярихад ажилчид юу ч хэлсэнгүй тус тусынхаа суур машин руу явцгаасан юм. Ханд үчийн жаврт хайруулан гэр өдөө явж байхдаа насан багшийнхаа ярьсныг санаж 2 ээлжээр дамжин ажиллалаа гэж төр зур эцэж алжаасандаа бухимдаж хоол өгсөнгүй гэж гомдож байхч үнэндээ дэмий юм бай. Насангаа Батчулуун багш шиг бас их юм уншдаг байна шүү. Тэр ярьсан баатар зэрэгт хүмүүсийн тухай бичсэн зүйлийг би өдий болтол олж уншаагүй явна гэж бодлоо. Дунд голын гүүрээр гарч ирэхэд харанхуй манан уур савсаж орчны юм харагдахгүй шахан болж усны үнэр ханхлав. Голын мөсөн дээгүүр халиар гүйж ийхүү уур манан татаж ус өнөртөж байна гэдгийг ханд мэдээд хурдан алхахдаа гэртээ харъя гэж бодсонгүй. Батчулуун багштайгаа уулзаж орос хэлний хичээлэн хий гэж шийдэв. Хэдий зав зай том баг байсан ч гэсэн хичээлээ таслалгүй шимтсээр байгаад багш нь баярлахын зэрэгцээ бас өрөвддөг байжээ. Ханд явсаар багшийнхаа гадаа ирж амьсгаагаан түр тараад орлоо. Тэдний тооноор хурц гэрэл гялалзсан уур савсах нь хоол ундаа хийж байгаа бололтой.
Гэрийн хаалгыг аяархан татаж орвол пүнхээсэн халуун уур нүрөөд нь үлээж хоолны сайхан өнөр ханхалахаар өөрийн ирэхгүй араа нэшүүлсэн асгарав. Насан багш нь түүнээс төрүүлээд ирчихсэн байв. Ханд гэрт ормогц зузаа ноосон алчуурaan тайлж галын дэргэд суухад хоймроо нөмөглөн ном уншиж суусан Бачулан өнөөхөл нүдний шилэн дээгүүрээ хардаг зангаар анхаарч "Охин минь ажил нь тавтай юу?" гэлээ. "Хоёр ээлжид амнан ажиллаад арай ч уул гэж яваа юм. Өнөөдөр хичээл номоо төр завсарлаж амармаар юмсан" гэж насан төлөөнөөс нь хэлээд сүйтэй халуун цай өглөө. Ханд аг ханхалсан халуун цай амтрхан ууж бүдүүн гурлаар хийсэн бооц гэдэх зур "Хэдий эцэж альчаасан ч гэсэн хичээлээ яаж таслах вэ?" гэлээ. Ханд цай уучгаад биеэсээ хизээч салгадгүй орос хэлний сурах бичгээ өрөөсөө гаргаж багштай ойртон суулаа. Бачулан 3 хоногийн өмнө өгсөн даалгавраа шалгаж үзээд "Бэд 2 энэ номон үзэж дууслаа. Энэ сардаа баг зэрэг дадлах хийн. Оросоор уншиж түүнийг монгол болгох дадлах хийн" гэ хялбар хөнгөн үгээр бүтсэн хэдэн өгүүлбэр бичүүлээд "Дараа ирэхдээ үүнийг монгол болгоод ирээрэй. Мэдэхгүй үгэ номноос хар" гэд зузаан хархих хавцтай Орос Монгол тойл бичих гэсэн ном өгөв. Ханд хишээж мэрийсний хувьд богинохон үгтэй жижигхэн өгүүлбэрийг хальтмалт ойлгох болжээ. Харин ярианы хэлэнд том базаахгүй. Орос хүний ярихыг бараг ойлгохгүй байжээ. "Энэ чигээрэн хичээгээд байвал 1-2 жилийн дараа орос хэлэнд овоо болно. Харин монгол хэл бичгийн дүрм хэлний зөв сайн үзэхгүй бол болохгүй" гэж багш нь хэлв. Ханд монгол бичиг уншиж бичиж чадах боловч түүний дүрм гурам хэлний зөв гэдгийг огт мэдэхгүй ажээ. "Багшаа, тэр хэлний зөв гэдгийг нь заалгах юмсан" гэж яаран хэлбэл багш нь ялдамхан инэв хийлж "Бэ зөвхөн хэлний талын юм уу? Түүхийн талаар багсаг мэддгээ чамд харамгүй за. Түүнээс өөр тоо физик, хим, эдийн засаг, улс төр, гүн ухаан гэд маш олон юм бий. Тэр бүхнийг судалж мэдэх нь чухал. Бэ тэр бүрийг мэдэхгүй. Харин намраас чамд тооны талын хичээл заах нэг багш олж өгөхийг бодно. Энэ дайн дажинч мөдгөн дуусаж инх хамгалан цаг ирэх нь байна. Инх цаг ирэхээр чамайг ямар нэгэн сургуульд оруулахыг бодно" гэв. Насан нөхрийнхөө ярианд оролцсон "Хандыга үйлдвэрийн чигийн сургуульд оруулах юм шүү" гэлээ. Бачулан авгаа өдөө мөн ээлтгэн харж "Үйлдвэрийн талын инженерийн сургуульд орно гэвэл тооны ухааны хичээл хамгийн гол нь. Тийм учраас үүнтэй би тооны багш олж өгнө гэж бодсон юм" гэд хажуудаа тавьсан аяхтай цайгаан авчив. Насан пур босож байгаа махаа эргүүлснэ төрөөчээс нь том модон царанд гаргаад "Охин минь мах ид, шүн болох нь" гэлээ. Ханд ном дэвтрээ тос болгочихгүй гэж холхон тавиад махнаас идлээ. Тэр эднийд өөрийн гэр шиг байх болж ёр нэрлэхэж сувхан болсон ажээ. Ханд багшийн да цадтал хоол идэж сайхан цай уугаад доржиг ирчгээд цайчгүй царайчгүй байгаа болов уу гэж сэтгэл зовнон гэр өдөө яран явжээ. Өргөн нарийн махир шулуун хэд хэдэн гудамж огтлон өгсөж уруудан явсаар гэртээ ирвэл дорж ирээгүй байлаа. Гэрн гэж мөсний хонгол болжээ. Өчигдөр хагалсан жаахан түлэнд бараг дууссан тул түлээ хагалах санаатай сүхээ аваад гартал цэрмаа гэрээсээ гарч ирээд "Чи сая ирв? Манайд орч халуун цай уу?" гэж өрөв. "Би замдаа багшихаар орж цай хоол идэж уусаа. Дорж ирээгүй юм байх та. Гэр гэж мөсний хонгол гал түлж бүлээцүүлэхгүй бол цаадах чинь осгож бэрсэн амтэн ирнэ биз" гэд ханд харанхуй дундуур түлээгэн тэмтчив. "Дорж төрөн ирж манайд цай угаад явсаа. Шүн бас л хуралтай гэсэн" гэхээр нь ханд нэг их шимтэж түлээ хагалах гэснээр болж "Мөн санаа амархан шүү. Хоол унд хийдгүй юм а гэхэд ятгахтай гэр орно дулаан байлгая гэж сандгүй юм байх та. Ир хүн байна. Хэдэн тайртас хаглаад орхисон ч болно шүү те" гэж бодоод сүхээ түлэн дээр орхиж цэрмааг даган тэднийд оржээ. 24 дугаар хэсэг төгсөв.